2026 оны 8 дугаар сарын 27-ны өдөр сар битүүрэл загасны ордонд 4% налуутай болох гэж байна. За энэ удаагийн энэ сар хэртэлт маань 4% налуутай хувьсамтгай бие махбодтой орд буюу загасны ордонд босноор өнгөрсөн 18 сарын турш болсон хэртэлтийн үе таалга ингээ хаагдж байна. Тэгэхээр энэхүү хэртэлт маань таны хувьд ингээд 4% налуутай аль ордонд болж байна, хаана болж байна, юу танд авчирч байна. Загас өөрөө астролог дээр илүү мэдрэмж, зүүн совин, далд хумсар. За нөгөө талаасаа сул энергийн хувьд гэвэл донтолт, ямар нэгэн хамаарал, эсвэл ямар нэгэн зүйлд хит их зарим талаараа донтож автаж өөрийгөө золиослох гэдэг иймэрхүү хэв шинжүүдийг бол бүрдүүлдэг. За нөгөө талаасаа бол мэдээж өндөр түвшинд энэхүү загасны ордны энерги маань эргээд таныг маш их мэдрэмжтэй, зүүн совинтойгоос гадна бусдыг гэсэн сэтгэл, хариу нэхэлгүй хайрлах, инрэх ийм хэв шинжүүдэд чи илүү их мэдрүүлэх боломжтой. За загасны орд бол зүүн совин мэдрэмжээс гадна таны өөрийн мэдлгүй хийдэг үйлдэлүүд дадлуудыг бас хариуцж байгаа. За дээрэс нь охин болон загасны орд нь маш олон ийм гариг иргэсүүд байршсан энэ үеүүдээр хэртэлт маань болж байгаа маань эргээд өөрт чинь тодорхой хэмжээний өөрийнхөө бодиттой байдал болон зүүн совин хүний хувьд зүүн совин мэдрэмж болон бодит амьдралтай холбоотойгоор яаж үүнийг ажил амьдралдаа хэрэгжүүлэх вэ гэдгийг илүү их олж нээсэн ийм үйлдэлүүдийг үеүүдийг энэ хэртэлт маань авчирна. За нөгөө талаас таны альва гаригууд энэ хувьсамтгай ордонд буюу охин, загас, нум болон ихрийн ордонд байдаг бол энэ үеэр маш их өдөөгдөж сэдрэгдэнэ. За тэгэхээр бол ямар нэгэн хувь тавилангийн өөрчлөлтүүд энэ үеэр болох нь байна. Нөгөө талаасаа болохоор Тэнгэрийн ван гарыг энэ хэртэлтэнд маш их нөлөөтэй буюу хүнд холбоосуудыг татж байгаа. Тэгэхээр энэхүү хүнд холбоос маань таны амьдрал дээр гинтийн өөрчлөлтийг авчирна. Жишээлбэл Тэнгэрийн ван гарыг бол ямар нэгэн төлөвлөгөөгүй, ямар нэгэн шок авчирсан ийм өөрчлөлтийг бол өгдөг. Тэгэхээр санаанд оромгүй үйл явдлууд энэ хэртэлтээр бол авчрах нь байна. Дээрээс нь ямар нэгэн байдлаар та өөрийнхөө дотоод сэтгэл зүй, далд тухамсарт болоод байгаа асуудлуудаа олж харж чадахгүй байсан бол энэ үеэр бас олж нээх нь байна. За нөгөө талаас энэ хэртэлт маань өөрөө 4% налуутай. За тэгээд ямар нэгэн байдлаар илүү уран бүтээлч нар, за дээрээс нь ямар нэгэн spiritual далд тухамсар, эсвэл оюун санаа, зүүн совинтой хүмүүсийн амьдралд бас ямар нэгэн өөрчлөлтүүд гинтийн байдлаар ирэх өндөр боломжтой харагдаж байна. Тэгээ ямар ч байсан олонний танил магадгүй ямар нэгэн байдлаараа энэ дээрх мэрэгжилд хамааралтай гэх юм уран бүтээлчд, эсвэл ямар нэгэн зүүн совин мэдрэмжтэй хүмүүс ямар нэгэн шашны төлөөлөгч нар гэсэн энэ үеэр нэлээд олон сонирхолтой мэдээллүүд тэдний амьдралд олон өөрчлөлтүүд болох боломжтой болох нэ. За нөгөө талаас болохоор далд ухамсар, сэтгэл санааны дотоод өөрчлөлтүүдийг энэ үеэр мэдрүүлэх ба өөрт чинь ялангуяа дотоод дуу хоолой чинь юу гэж хэлж байна. Дээрээс нь ямар нэгэн байдлаар төлөвлөөгүй байсан олон өөрчлөлтүүд, шинэлэг зүйлүүд гарч ирж байгаа маань ордуудад ямар байдлаар нөлөөлөх нь вэ? Ялангуяа мандж байгаа ордоороо сонсох юм бол таны яг аль хэсэгт энэ олон өөрчлөлтүүд болон хэртэлтүүд тохиох нь. Энэ хэртэлтээр дамжуулан таны амьдралд гинт өөрчлөгдөх ямар өөрчлөлтүүд гарч ирэх үү? Дээрээс нь таны хувьд ямар зүйл дээр та илүү spiritual буюу сүнслэг, илүү их ойлголтыг энэхүү хэртэлтээр дамжуулан авах нь, ямар нэгэн хувь тавилангийн өөрчлөлт зүйлүүд тань дээр хаана аль хэсгээр чинь болох нь гэдгийг мандалд ордоороо сонсснороо та илүү их мэдэж авах боломжтой. Тэгэхээр бол ордуудад маань энэ мандж байгаа ордонд юу болохоор байна уу? За дээрэс нь энэ 8 сарын 27 бол нэг талаараа дараагийн 9 жил, тэгэхэд 18 жилийн хувь дахиж болохгүй юм хэртэлт учраас энэ хэртэлтэнд болж өгвөл мэдрэмжээ, зүүн совингоо, бас дээрэс нь бодит амьдрал дээр яаж үүнийг ашиглах уу? Энийг яаж бодит амьдрал дээр үр дүнтэй өөрчлөлтийг татах уу гэдэг дээр илүү их ажиллаж өгөх шаардлагатай болов. За нөгөө талаасаа энэ үеэр сэтгэл санаа тавгуурхах, өөрийн мэдээлгөө таны зарим нэгэн сул талууд
донтолтууд сэдрэх юм уу, эсвэл та гинт энээсээ холдох сэтлүүдэд орж болох юм. Жишээлбэл ямар нэгэн зүйлд хитэх хэтрүүлэн хэрэгэлдэг, ямар нэгэн зүйл хитэх хэтрүүлэн иддэг, хэрэгэлдэг, уудаг, иддэг, татдаг энэ төр байж болно. Тэгэх юм бол энэ үед энэ гинтийн өөрчлөлтөөр та магадгүй гинт сул талаа хаях, олж харах, эсвэл энээсээ гарах. Нөгөө талаараа эргээд бас одоо өөрийнхөө болохгүй байгаа зан характер юм уу, байнгын үйлдэл байгаа асуудлуудаа олж мэдэх ч юм уу. Гэх мэтчлэн илүү олон сэргэлтүүдийг авчрахаас гадна хин нэгний төлөвлөөгүй ямар нэгэн үйл явдал мэдэгдээгүй одоо мдээгүй зүйлүүд энэ төр одоо болох боломжтой байгаа учраас энэ үе бол одоо нэлээд олон өөрчлөлтүүдийг энэ хэрэгтэлт маань авчрах ба таны лав төлөвлөөгүй зүйлүүд энэ үеэр болох нэ гэсэн үг. За ордуудад маань ямар өөрчлөлтүүдийг яг энэ хэрэгтэлт болон Тэнгэрийн вантай холбогдож байгаа энерги авчрах гэдэг дээр бол ингээ яриад явсан дээр бах. Тэгэхээр хоньны ордны мандалттай хүмүүст бол энэ нь юу болох вэ гэвэл магадгүй таны хувьд гинт холоос чимээ сонсох, магадгүй таны хувьд гинт ямар нэгэн байдлаар өөрөө чи ойрхон очдог жим, фитнес, дэлгүүр, хоршоо, эсвэл ямар нэгэн ойрын аялалтай холбогдсон мэдээлэл сонсох өндөр боломжтой. За дээрээс нь ямар нэгэн гинт одоо шийдэх өөрчлөлтүүд чинь эргээд таны хийж байгаа ажил бизнес дээр бас их олон шинэлэг өөрчлөлтүүдийг авчрах өндөр боломжтой бас болж эхэлнэ. За нөгөө талаасаа ямар нэгэн гарц боломжийг та хайж байгаа, ямар нэгэн байдлаар зогсон байдалд орсон байгаа бол энэ үе танд нэлээд олон бодол санааны хувьд буюу нерв систем, өөрөө чинь төлөвлөгөө, оюун санаа, бодол санаа, баг тархины үйл ажиллагаа нэлээд олон өөрчлөлтүүдийг авчирсан үйл явдлууд ирэх боломжтой ба таны зүү зүүн совин нэлээд идэвхтэй болох өөрийнхөө одоо ямар нэгэн сул талуудтайгаа ажиллах боломжийг болон ямар нэгэн байдлаар одоо дараагийн 9 юм 18 жилд болохооргүй ийм хэрэгтэлт болж байгаа маань таны зарим нэгэн сул талуудыг өөрт чинь харуулж та ямар нэгэн шинэ эхлэлүүдийг өөрийнхөө ажил бизнес болон ойрхон аялдаг газрууд дээр хийж эхэлнэ. Магадгүй та гинт шийдээд машинаа солих, гинт шийдээд аялалд явах, гинт шийдээд сул талаа засах юм уу, эсвэл өөрийнхөө донтолтуудаасаа холдох гэх мэтчлэн олон өөрчлөлтүүдийг олж харахаас гадна илүү бодиттой ажил хэрэгч байдлаар эрүүл мэнд сэтгэл санаагаа сонсож эрүүл мэнд дээр том өөрчлөлтүүдийг авчрах боломжийг энэ үе танд өгнө. Энэ дараагийн орд бол үхрийн орд. Үхрийн ордныхны маань хувьд энэ ирж байгаа Тэнгэрийн вангийн энерги болон одоо энэ хэрэгтэлт маань танд тодорхой хэмжээгээр хүрээлэл нийгэмшил дээр чинь болон өөрийн чинь тодорхой хэмжээний санхүүгийн байдал дээр болж байна. Тэгэхээр ер нь урт удаан хугацааны санхүүгийн өөрчлөлтийг та энэ үеэр одоо өөртөө татхаас гадна мөнгө санхүү болон өөрийнхөө цаашид одоо хөрөнгө оруулах боломжоо олж харна гэсэн үг. Нөгөө талаасаа яг өөрийн чинь ингээд урт удаан хугацааны зорилго өөрийн чинь эргээд анхаарах боломжийг олгож гин үү, өөртөө илүүх цаг хугацаа гаргаж чадж гин үү. За дээрэс нь өөрийнхөө үн цэнийг өөрөө яаж олж харж байгаа вэ гэдгээ илүү их та энэ үеэр нээж харуулна. За нөгөө талаасаа бол та гинт одоо шийдээд урд нь хизээж одоо юу гэдэг бодож байгаагүй хүнтэй жишээлбэл энэ үеэр болзоонд явах болох боломжтой юм. Эсвэл та ямар нэгэн дуртай спорт ороо юм уу, хоббигоо олж нэх боломжтой юм. За нөгөө талаасаа бас эргээд гинтийн одоо олон өөрчлөлтөөр санхүү мөнгөн дээр чинь өөрчлөлтүүд гарч ирнэ. Та гинт шийдээд одоо хөрөнгө оруулалт хийх том бизнесээ олох. Эсвэл гинт шийдээд та магадгүй крипто худалдаж авах, магадгүй одоо урт удаан хугацаанд өөрт чинь санхүү мөнгө тал дээр ямар өөрчлөлтүүд авчрах уу гэдгээр шийдэл гаргасан олон өөрчлөлтийг энэ хэрэгтэлт болон Тэнгэрийн вангийн нөлөөлөлд бол хийж болох юм. За нөгөө талаасаа урт удаан хугацааны зорилго буюу санхүү дээр чи үүсэж байгаа зорилгууд таныг ямар ч үсэн урд хожим хийж байгаагүй том юм санхүүгийн хөрөнгө оруулалт юм уу, орлого ашигын үе таалгыг нээс юм өөрчлөлт рүү чиглүүлэх нь байна. За нөгөө талаасаа болохоор дараагийн орд бол эхрийн орд байна. За эхрийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ хэрэгтэлт бол танд нэлээд одоо ажил карьерийн өөрчлөлтүүдийг болгож байна. Тэгэхээр та гинт шийдээд ажлаа солих, гинт шийдээд өөрийнхөө одоо юу гэдэг маш олон жил хийж исэн ажил төрлөө солиод юм уу, карьераа солиод эхлэх өндөр боломжтой болох нь байна. Нөгөө талаас болохоор өөрөө чинь хувь хүний одоо өөрийгөө олж нээж байгаа, өөрийгөө олж харж байгаа өнцгүүд маань нэлээд өөрчлөгдөж эргээд одоо шинээр өөрийгөө
илэрхийлсэн магадгүй ажил карьер дээр шинэ өөрчлөлтүүдийг татсан алхмуудыг хийн. Ерөнхийдөө бол дараагийн одоо ер нь жилүүдэд та яг ямар ажил карьер хийгээ явж байгаа юм. Одоо хүртэл хийж исэн ажилласаа ингээ болоод магадгүй хуваарай бизнес эрхлэгч болох гэж байгаа юм уу? Эсвэл өөрөө хуваарай ямар нэгэн ажил төрөл хийдэг болох гэж байгаа юм. Ямар ч үсэн таны хувьд өнгөрсөн 18 жилийн турш та өөрийгөө ямархуу байдлаар ажил карьер дээр харж ирсэн, ямар албан тушаалтай байсан, ямар амжилттай явсан юм уу, эсвэл ямар уналттай явсан, ямар ч үсэн ажил карьер юм уу нийгмийн одоо байр суурин дээр өөрийгөө илэрхийлэх өөрчлөлтүүдийг бол та энэ үеэр татах нь байна. Тийм болохоор ерөөсө төлөвлөөгүй байж байгаад гинт та ажлаас гарах, төлөвлөөгүй байж байгаа та гинт та ажилд орох, эсвэл төлөвлөөгүй байж исэн ямар нэгэн ажил карьерийн чиглэлээр бизнес одоо чиглэлээр ямар нэгэн мэдээлэл сонсох, эсвэл та өөрийгөө энэ үеэр өөрчилж харуулах боломжуудыг нээж эхлэх нь байна. Тэгэхээр бол энэ гинтийн өөрчлөлт бол мэдээж тантай их холбоотой болон бас зарим талаараа хувь тавилан үүнд чинь маш их оролцоотой гэдгийг та ойлгож хүлээн зөвшөөрч энэ олон өөрчлөлтөнд та бэлэн байх хэрэгтэй болох нэ. За нөгөө талаас бол мэдээж гэр бүлийн амьдрал нэлээд бодиттой анхаарал татсан, гэр бүлийн амьдрал болон ажил карьер дээр нэлээд олон өөрчлөлт үйл явдлуудын хэртэлт танд авчирж байна. Мэдээж сайн талаараа өөрчлөлтүүд танд ирэх болтугай. За энэ дараагийн орд бол мэлхийн орд байна. За мэлхийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ хэртэлт болон энэ Тэнгэрийн вангийн одоо хүн толбоосууд таныг нэг төрлийн итгэж байгаа зүйл, үнэмшиж байгаа зүйл, хувь тавиланд харж байгаа өнцгүүдээ өөрчлөхийг бол харуулна. Магадгүй та шашнаа солих, магадгүй та сургууль соёлоо солих, магадгүй та гадагшаага сургууль соёлд гинт шидэд явах гэсэн ийм олон өөрчлөлтүүд нэг талаараа болно. За нөгөө талаараа мэлхийн ордныхны маань хувьд буюу мандаж байгаа орд нь мэлхийн орд гинтийн шийдэл гаргаад улс их орон сольсон өөрчлөлтүүдийг хийж магадгүй. Зарим талаараа гинт та багш болох, чиглүүлэгч болох, коуч болох юм саналыг хүртэл хүлээж авч болох юм. За нөгөө талаасаа бас гинт одоо болохгүй, одоо мэдэхгүй одоо ийм байсан зүйлүүдийн нэг болох. Магадгүй та итгэж исэн зүйл дээрээ өөрөө та магадгүй шинэ өөрчлөлтүүдийг олж мэдэх гэдэг юм. Эсвэл танд зааж исэн багш солигдох, таныг чиглүүлж исэн сургууль хүмүүжүүлэгч хүртлийн үеэр шинжлэгдэж солигдох бүрэн боломжийг бас энэхүү үе маань танд өгнө. Нөгөө талаасаа болохоор таны хувьд өөрийн чинь дотоод оюун санаа, зүүд нойр маш их өөрчлөгдөн. Мэлхийнүүдийн маань хувьд ямар ч үсэн ингээд юмыг харж байгаа өнцөг чинь өөрчлөгдөж, альва зүйл дээр хандж байгаа хандлагууд ч их өөрчлөгдөж, гинт шийдээд өөрийнхөө сул талуудыг өөрчлөх, магадгүй гинт шийдээд холын улс орныг зорих, гинт шийдээд өөрийнхөө донтолтуудаас салах бас юм боломжийг энэхүү хэртэлт маань танд өгч байна. За энэ дараагийн орд бол арслангийн орд байна. Тэгэхээр арслангийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ хэртэлт танд тодорхой хэмжээний нийгэмшил, хүрээлэл, зорилго төр чинь бол болж байна. Тэгэхээр таны зорилго ямар байсан? Эргээд энэ зорилго маань санхүү мөнгөтэй ч юм уу, ирээдүйн одоо урт удаан хугацааны төлөвлөгөөтэй ч хүсэл мөрөөдөлтэй ч ямар өөрчлөлтийг өгж ийн гэвэл гинт та өөрийнхөө удаан хугацаанд хүсэж исэн, мөрөөдөж исэн зүйлээ нэг бол олж мэдэх, нэг бол та өөрчлөх ийм шаардлагатай болох нь байна. Хин нэгнээс одоо юм уу найз нөхдөсөө сонссон мэдээлэл, интернетээс олж авсан ямар нэгэн мэдээлэл чинь таныг эргээд өөрийнхөө зорилгыг юм уу өөрийнхөө хүсэл мөрөөдлийг өөрчлөхөд нөлөөлөх үс юм үйл явдлыг бол татчихээн. Нөгөө талаасаа болохоор сар битүүрэл маань таны одоо оюун санаа, дотоод айдас, сэтгэл зүйн дотоод асуудал төр чинь болж байгаа. Тэгэхээр бол та магадгүй удаан хугацааны траума, удаан хугацааны сэтгэл зүйн айдас, удаан хугацааны өөртөө итгэлгүй байдлуудаас энэ үеэр гарах боломжтой. Магадгүй энэ үеэр зарим маань одоо олон нийтийн харилцаанд орж чаддгүй, дотоод айцаасаа болж сошиал медиа дээр идэвхтэй байж чаддгүй бол энэ үеэр айцаа даван туулж гинт шийдлэр ч юм уу, гинт одоо ямар нэгэн үйл явдал найз нөхдийн түлхцээр юм уу, интернет сошиал медиа дээр болж байгаа зүйлээс болоод ч юм уу та гинтийн өөрчлөлтийг хийх хүсэлд автан ямар нэгэн олныг дагуулсан байдалд дагуулсан, олонд нөлөөсөн юм ажлуудыг хийж эхлэх. Эсвэл өөрийнхөө одоо хүсэж байсан зүйлээ сошиал медиа дээр хийж эхлүүлэх гэх мэтчлийн юм олон боломжуудыг та олж нэн. Нөгөө талаасаа ерөнхийдөө бол өөрийнхөө дотоод докторгүй байдлыг олж хараад өөрийнхөө ингээд сэтгэл зүйд болоод байгаа тэр дотоод айдсыг юм уу итгэлгүй байдлыг та эргээд гаргаж өөртөө илүү итгэлтэй болох, өөртөө илүү их үн цэнийг олж мэдэх, өөрийнхөө чаддаг зүйлүүдийг олж харж үүгээрээ дамжуулан өөрийнхөө
хамгийн их одоо лимиттэй болгоод байсан юм өөрч хоошин татаад байсан асуудлуудаас одоо гарч эхлэх нь байна. Тэгэхээр бол нэг талаараа энэ маань таны маш амжилттай өөрчлөлтүүд үүсгэхэд нөлөөлж байна. Нөгөө талаараа мэдээж бархасууд гариг таны урданд байгаа учраас таныг эргээд маш их юм одоо өөртөө ихтгэлтэй байж өөртөө одоо юу гэдэг боломжуудыг татсан эргээд амьдралаараа ингээд өөрийгөө чиглүүлсэн сурч мэдсэн юм олон эерэг өөрчлөлтүүдийг бол танд татж байна. Таны дараагийн орд бол охины орд байна. Охины ордынхны маань хувьд мэдээж энэ хэрэгтэлт бол маш чухал нөлөөтэй. Таны яг эсрэг талын орд буюу загасны ордонд бол болж байгаа. Тэгэхээр загасны ордонд болж байгаа хэрэгтэлт маань таныг бусдтай харах өнцөг, бусдыг харах өнцөг. За гэр бүлийн харилцаа, эхнэр нөхрийн харилцаан дээр гинтийн өөрчлөлтүүд бол авчрахыг бол танд харуулж байна. Тэгэхээр энэ гинтийн өөрчлөлт таны амьдрал дээр нэг талаас одоо өөрийн чинь харилцаа холбоо, тухайн хүнтэй харилцаж байгаа байдал, эсвэл ганц биеуд маань энэ үеэр ямар нэгэн хүмүүстэй гинтийн одоо байдлаар уулзах, уулзрах, гинт шийдэггүй одоо тохиолдсон үйл явдал таныг хэн нэгэн хүнтэй уулзруулах юм уу, хэн нэгэн хүнийг олж мэдэх танихад нөлөөлсөн юм олон үйл явдлуудыг бол татна. За нөгөө талаасаа бол мэдээж сар битүүрээд одоо хэртэлт маань одоо болж байгаа сартаа одоо сар маань хэртэж байгаа энэ үе дээр та ямар нэгэн байдлаар бусдыг таних хүмүүс таны амьдралд байх ёстой энэ үеэр үлдэж явах ёстой юм байдлууд танд бол өрнөн. Тийм болохоор ямарваа нэг зүйлтэй зууралдахгүй байхыг хичээх хэрэгтэй болж өгвөл өөрийнхөө төлөвлөгөөг үүсгэж эргээд одоо хүмүүсийг олж таних, хамтрагчаа олж мэдэх боломжийг үүсгэн. За гэр бүлтэй хүмүүсийн маань хувьд нөхөр юм уу эхнэрийнх нь амьдралд маш их олон өөрчлөлтүүд энэ үеэр үүсэх өндөр боломжтой байна. Дээрэс нь одоо энэ болж байгаа өөрчлөлтүүд таны ажил, карьер юм уу олон нийтийн харилцаан дээр бас их болж байгаа учраас таны хийж байгаа зүйл, ажил, карьерийн өөрчлөлтүүд энэ үеэр танд ямар өөрчлөлтүүд авчрах нь вэ? За нөгөө талаасаа бас эргээд карьер дээр чинь бусдаас нөлөөлсөн ямар нэгэн түлхэц өөрчлөлтүүд гарч ирэх илүү одоо таныг эргээд ажил карьер дээр шинэлэг алхам хийхэд чинь нөлөөлөх үйс. Магадгүй таны хувьд хин нэгэн хүн таны ажлын байран дээр тодорхой хэмжээгээр оролцож орж ирснээр юм уу хамтарснаар та ажил карьерээ өөрчлөх шаардлагатай, ажил карьер дээр хандах хандлагаа өөрчлөх, шинээр ямар нэгэн зүйл хийж бүтээхэд нөлөөлсөн юм түлхэц болох боломжтой ба нөгөө талаасаа та магадгүй таны ажил өөрөө цаг нарын хувьд тогтмол биш, урдныхаасаа илүү өөр цаг нарын хуваарьд орох, магадгүй та ажиллаа өгөх эсвэл шинэ ажилд орох юм боломжийг бас энэ хөө хэртэлт маань танд өгч байна. За дараагийн орд бол жинлүүрийн орд. Тэгэхээр жинлүүрийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ хэртэлт таны амьдрал дээр нэг талын тодорхой хэмжээний одоо хэртэлтүүд маань амьдралын хэлбэр, цаг нарын байдал дээр нөлөөлөл үүсгэж байгаа. Тэгэхээр жинлүүрүүдийн маань хувьд илүү амарч авахыг зөвлөе. Учир нь таны ажил төрөл дээр ямар нэгэн зүйл дуусч, ямар нэгэн зүйл эхлэл тавих боломжийг бол бүрдүүлж байгаа. Тэгэхээр урд нь ямар цагийн хуваарьтай ажиллаж амьдарч ирсэн, эсвэл ерөнхийдөө та асуудлаа яаж ямархуу байдлаар даван туулж ирсэн, сэтгэл зүй талаасаа танд ямар саад бэрхшээлүүд учирч ирсэн, энэ болгон одоо ингээд хаагдж байна. Танд үүсч ирсэн дай сигнал, саадууд, амьдралын одоо хүнд хэцүү хүчээр асуудлууд энэ одоо хэртэлтэнд бол өөрчлөлт авчирж байгаа. Тийм болохоор та байнгын асуудалтайгаа нүр тулгаасаа илүүтэйгээр хувь тавиланд итгэж өөртөө найдаж эргээд амрах, альжаалаа тайлах ийм боломжоор бас бүрдүүлж байна. Магадгүй таны хувьд эрүүл мэнд тал дээр ямар нэгэн зүйл үр дүнгээ одоо энэ үеэр өгнө. Магадгүй та одоо урт удаан хугацаанд эрүүл мэнд талаасаа ямархуу байдлаар ажиллаж амьдарч ирсэн, ямархуу зүйлүүдийг хийж бүтээж явж ирсэн, эрүүл мэнд дээр ямархуу тасгал сургуульд им тайраа эмчилгээ хийлгэж ирсэн, энэ болгон ч нэг талаараа үр дүнгээ өгөж, нөгөө талаараа та хэрвээ өөрийнхөө эрүүл мэнд дээр анхаарахгүй, сэтгэл зүйн эрүүл мэнд дээр анхаарахгүй явж ирсэн бол энэ үеэр эргээд танд их тийм тайван бус асуудалтай мэдрэмжүүдийг өгөн, магадгүй маш их айдас юм уу, энэ үеэр маш их дайсагнсан саадууд юм уу, үр ширний асуудал чи иргэн өөрийн чинь сэтгэл зүйг одоо зовоох ийм одоо боломжтой байна. Тийм учраас энэ үеэр болж өгвөл та илүү амрах, илүү тайван хандах, илүү асуудал болгонтойгоо нүр тулах гэж хичээхээс илүүтэйгээр илүү их өөрийнхөө оюун санаа, амгалан тайван байдлыг бодолцож асуудалд хандаарай. За хувь тавилан энэ гинтийн өөрчлөлт танд мэдээж итгэл үнэмшил,
хувь тавиланг харах өнцөг төр чи өөрчлөлтүүд авчирна. Гинтийн азтай үйл явдал бас таны амьдралын асуудал садаас чи холдуулах өндөр боломжтой. За нөгөө талаасаа бас гинтийн одоо өөрчлөлтүүд таныг эргээд сургууль соёл юм уу? Сургууль соёлтой холбоотой олон өөрчлөлтүүдийг хийхэд нөлөөлнө. Магадгүй зарим маань ажлаа ороход энэ үеэр сургууль сурах гад явах шийдлийг гаргах юм. Зарим маань харин энэ үеэр эргээд ажил төрлөө өөрчилж шинэ ажил төрлөд одоо орох юм уу? Эсвэл хийж байгаа ажил төрлөө цаг нарын хувьд өөрчилж, цаг нараа өөрчилснөөр таны амьдралын хэлбэр болон эрүүл мэндтэй холбоотой илүү цаг хугацаа гаргах боломжийг та өөртөө олж харна гэсэн үг. За нөгөө талаасаа ерөнхийдөө бол энэ гинтийн одоо Тэнгэрийн мантай холбоо тогтоож байгаа энэ энерги таныг азанд найдах, ямар нэгэн зүйлд найдахад илүү их нөлөөлөх. Магадгүй та гинт одоо хувь тавиланд эргэж итгэж шашин шүтлэг юм уу, ямар нэгэн одоо итгэдэг зүйлээ өөрчлөх юм боломжоор бас нөгөө талаараа хангаж өгнө. За ерөнхийдөө бол таныг аз дагаж байна. Ерөнхийдөө бол таны хүсэл мөрөөдлүүд бол нэлээд олон өөрчлөлтүүдийг татж байна. Өөрийнхөө ямар нэгэн дайсагнсан зан авир амьдралын хэлбэрээ өөрчлөх, эсвэл өөрийнхөө сэтгэл зүйд болоод байдаг асуудлуудаа энэ үеэр өөрчлөх боломжийг бас өгж байна. Магадгүй та гинт өөрийнхөө сул талыг олж хараад илүү их амьдралын хэлбэр зүйлүүдтэй, эрүүл мэндэд анхаарлаа хандуулж эхлэх нэ. За нөгөө талаасаа амтан тэжээвэр амтантай бол тэр тэжээвэр амтныхаа асуудлыг юм уу эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Дээрэс нь өөрийнхөө цаг нар юм уу хооллолт, амьдралын хэлбэр унтаж амардаг цаг нараа бас зохицуулах шаардлагатай бас харагдаж байна. Таны дараагийн орд бол хилэнцгийн орд байна. За хилэнцгийн ордныхны маань хувьд ирж байгаа одоо энэ хэртэлт маань таны амьдралд өөрөө чин үр хүүхдтэй холбоотой хэсгүүд их нөлөөлөгдөн. Тэгэхээр хэртэлтээр үр хүүхдийн чинь сургууль соёл, үр хүүхдийн чинь амьдрал, үр хүүхдийн чинь ямар нэгэн зорилго тэмүүлэлтээр бол эргээд ингээд үр бүтээмжтэй өөрчлөлт гэх юм уу. Ямар нэгэн зүйлүүд хаалга хааж байгаа маань эргээд таныг хүүхдийн чинь сургууль соёл, хүүхдийн чинь боловсрал, хүүхдийн чинь амьдралд болоод байгаа асуудлууд нэг талаараа шийдэгдэж эхлэх боломжийг бол харуулж байна. Нөгөө талаараа үр хүүхдгөө одоо хилэнцгийн ордны мандалттай хүмүүс маань ер нь өөрийгөө илэрхийлэх байдал, өөрийгөө харах өнцөг, өөрийгөө хайрлах өнцөг, магадгүй өөртөө ажиллаж байгаа өнцгүүд чи эргээд танд үр дүнгээ өгөж эхлэх боломжтой болох юм байна. Тэгэхээр одоо таны хувьд бол болж өгвөл эдгэрэл, өөрийгөө хайрлах өнцгүүд чинь эргээд танд илүү үр дүнтэй өөрчлөлтүүд өгч та илүү их нийгэмших, илүү их чөлөөтэй болох, илүү их олонний дунд орох боломжоор бас нөгөө талаараа хангаж өгнө. За дээрэс нь таны хувьд ямар нэгэн туртай зүйл, хобби зүйл зүйлүүд маань эргээд таныг олон нийтийг чиглэсэн ажил үйлс юм, олон нийтийг чиглэсэн ямар нэгэн тэмцээн уралдаан, олон нийтийг чиглэсэн үйл ажиллагаанд оролцоход илүү их нөлөөлөх нь байна. За нөгөө талаасаа бас эргээд өөрөө чинь туртай зүйлүүд танд ингээ үр дүнгээ үржил шимээ өгснөөрөө та дараагийн одоо зорилго, дараагийн амбиц, дараагийн хүсэл мөрөөдлийг бол энэ үеэр илүү их олж харж нээх боломжийг бол өгнө. Дээрээс нь гинтийн өөрчлөлт, гинтийн одоо эргэлт өөрчлөлтүүд танд эргээд оюун санаа, сэтгэл санаа, дотоод одоо зүйлүүд одоо сэтгэл зүйдэр чинь үүсгэс гадна хөрөнгө оруулалт, мөнгөтэй холбоотой зүйл юм, хадгаламжтай холбоотой зүйл, гэр бүлийн хадгаламжтай холбоотой зүйлүүд бас эргээд өөрчлөгдөх нь байна. Магадгүй таны хүүхдтэй холбоотой асуудлаас болж гинт хэмжээний мөнгө төгрөг юм уу хадгаламж зүйлүүд зарлагдах, өөрчлөгдөх боломжтой. Нөгөө талаараа бас эргээд хүүхдийн чинь амьдралд одоо гинтийн өөрчлөлт, дотоод амьдралын хэлбэр, газар зүйн байртал өөрчлөгдснөөр эргээд бас хүүхдийн чинь сэтгэл санаа, дотоод уур амьсгал, за дээрэс нь хүүхдийн чинь эрүүл мэнд, сургууль соёл, ажил, карьер, амьдарч байгаа газар бас өөрчлөгдөх боломжийг энэ үеэс өгч байна. За энэ дараагийн орд бол нумын орд. За нумын ордны мандалттай хүмүүсийн маань хувьд ирж байгаа энэ сар битүүрэл болон эргээд өөрийн чинь одоо ямар нэгэн дотоод асуудлууд, гэр бүлийн амьдрал. За мэдээж таны хувьд эцэг их юм уу, амьдарч байгаа газар зүйн байдал төр чинь нэлээд өөрчлөлтүүд бол гарч ирж байна. Тэгэхээр таны гэр бүл болон эцэг эхтэй холбоотой байдлаар харах юм бол мэдээж та гинт шийдэл гаргаад ямар нэгэн байдлаар одоо өөрийнхөө бусдад амьдрах харилцаа холбооны байршил төр гэх юм уу. Жишээлбэл одоо ганц биеуд маань энэ үеэр гинт шийдвэр гаргаад хин нэгэн хүнтэй хамт амьдрах шийдэлд орох.
Эсвэл газар зүйн байдал амьдарч байгаа газраа солих. Эсвэл зарим маань энэ үеэр гинт одоо газар зүйн байдлаа сольж гадагшаага явах. Эсвэл гадаад улс оронд очиж амьдрах гэдэг юм уу, улс орон газар зүйн байдал орон гэрээ солих юм боломжийг гинт шийдэд хийж болох үе харагдж байна. Зарим маань энэ үеэр номын ордны мандалттай хүмүүс маань амьдралын хэлбэр, гэр бүл, удам судрын мэдээлэл эсвэл таны ерөнхийдөө одоо харж байгаа өнцгүүд нэлээд шинжлэгдэж өөрчлөгдөн. Энэ нь бусдтай холбоотойгоор танд өрнөх өндөр боломжтой. Тэгэхээр хин нэгэн хүмүүнд чинь нөлөөлөх, хин нэгэн хүмүүнд чинь магадгүй харах өнцгийг чинь өөрчлөх гэдэг юм уу? Эсвэл хин нэгэн хүн таныг эргээд өөрийнхөө дотоод потенциалуудыг нээх, дотоод асуудлуудаа нээх, дотоод өөрчлөлтийг бий болгоход нөлөөлж эхлэх үе харагдаж байна. Тэгэхээр энэ үе маань таныг нэг төрлийн одоо өөрийгөө таних, өөрийнхөө дотоод асуудлаас холдох, өөрийгөө илэрхийлэх байдал дээр өөрчлөлт гаргах, орон байр гэр бүлтэй холбоотой асуудлаа шинжилэн өөрчлөх, амьдралаа харах өнцгөө өөрчлөх, амьдралын хэлбэрээ өөрчлөх, эсвэл энэ үеэр зарим маань гинт шийдэл гаргаад гэр бүлийн харилцаагаа цуцлах, эсвэл гинт одоо эрх чөлөөтэй болох, харилцаагаа эргээд өөрчлөх гэдэг юм уу, илүү эрх чөлөөтэй амьдралыг сонгох гэдэг юм уу. Энэ нь бол эргээд зарим маань энэ үеэр салгах юм уу, гэрлэлтэд салгах ч юм уу. Эсвэл үерхэл нөхөрлөл одоо болцоогоо болоод ганцаараа эрх чөлөөтэй амьдрах ч гэдэг юм уу. Иймэрхүү шийдлүүдийг хүртэл гаргаж болох боломжтой байна. Ямар тач таны хувьд эргээд нэлээд олон огцон мэргэлтүүд, бусдтай холбоотой харилцаа, дээрэс нь орон гэр, орон байр, амьдарч байгаа газар зүйн байдал дээр өөрчлөлтүүдийг авчрах нь. За энэ дараагийн орд бол матрын орд байна. Тэгэхээр матрын ордныхны маань хувьд ирж байгаа энэ хэртэлтийн зангилаа, ирж байгаа энэ хэртэлт маань таныг нэг төрлийн өдөр тутам ажлын байр одоо очдог газраа өөрчлөлтүүдийг хийхэд бол нөлөөлнө. Тэгэхээр таны хувьд эргээд одоо хаана ажилдیں, ямар хүмүүстэй ажилдیں, ямар хүмүүстэй ер нь ажил төрлөө явуулдгийн. За тэгээд офис, ажлын байр чинь хаана байдгийг, юу хийдгийг гэдгээрээ дамжуулаад гинт өөрчлөлтүүд бол гарна. Магадгүй та гинт офисоо одоо болоод магадгүй ажлаа гэрээсээ хийж эхлэх. Эсвэл та гэрээсээ ажиллаа хийдэг гэж бод офистой болох. Эсвэл офисоо солих, ажлын байраа солих бүрэн боломжтой болно. Нөгөө талаасаа бас эргээд таны эрүүл мэнд дээр гаргаж байгаа цаг хугацаа өөрчлөгдөн. Магадгүй та илүү их эрүүл мэндэд анхаарлаа хандуулад ажлаа багасгах. Эсвэл ажлаа илүү их интернет, сошиал медиагаар хийх. Эргээд та харин цаг нараа өөрчлөх гэдэг юм уу. Амьдралын цаг нар өглөө 9-өөс орой 6 гэдэг энэ цаг нарт баригдахаа болох. Эргээд цаг нараа өөрөө зохицуулдаг ажлуудыг хийх, илүү онлайнаар ажиллах, илүү интернетээр ажиллах гэсэн юм зүйлүүд бол энэ үеэр огцом нэмэгдэн шийдэгдэх өндөр боломжтой. За нөгөө талаасаа бас матруудын маань хувьд өөрийнх нь одоо юу гэдэг бодол санаа нэлээд өөрчлөгдөж, ямар нэгэн хийх гэж байгаа зүйл, ажил бизнес дээрээ өөрчлөлт авчрах. Эсвэл та нэг талаараа өөрийнхөө бодол санааг юм уу шинжилж өөрчлөх, эсвэл хэтэрхий их юм бодхоо болж илүү их одоо юу гэдэг ажил бизнесээ юм уу салбараа нэх, ажил карьераа өөрчлөх. Дандаа ажлын байр юм уу бизнесийн хэсгүүд төр чинь одоо энэ хүү өөрчлөлтүүд болоод байгаа учраас ер нь бол бизнесийн салбарааныг бол нээх эхлүүлэх боломжийг хангах, эсвэл сошиал медиа, интернет дээр ажил төрлөө илүү их одоо итвэхтэй бүүстлэх юм уу хийх бүтээх. Дээрэс нь гинт шийдвэр гаргаад ямар нэгэн байдлаар унаад хэрэг, машин тэрэгтэй холбоотой өөрчлөлтүүдийг гаргах бүрэн боломжтой юм. Өөрчлөлтөөс гадна ах トゥ уус, амраг садангийн амьдралд бас нэлээд том эргэлт өөрчлөлтүүд гарч ирснээр танд ямар нэгэн байдлаар одоо эргээд амьдралын асуудал дээр юм шинэлэг өөрчлөлтүүдийг хийх, эрүүл мэнд дээр хүртэл их шинэлэг өөрчлөлтүүдийг хийх боломжийг энэ үе маань өгнө. За энэ дараагийн орд бол бомбын орд байна. За бомбын ордныхны маань хувьд ирж байгаа энэ хэртэлтүүд, ирж байгаа энэ өөрчлөлтүүд таны амьдрал дээр эргээд мэдээж гинт шийдэл гаргаж эхэлж байгаа болон энэ хүү хэртэлт маань таны санхүүгийн байдал дээр болж байгаа. Тэгэхээр та ерөнхийдөө бол мөнгө санхүүгийн байдлаа, ажил төрлөө хаанаас ерөнхийдөө орлого ашиг ихэвчлэн олдог байсан. Энийг өөрчилж эхэлнэ гэж бол харагдаж байна. Магадгүй таны хувьд эргээд бусдтай хамтарч ажиллах бизнес, бусдаас эргээд тус нэмэр дэмжлэг тусалцаа авах, нөгөө талаасаа бас эргээд өөрийнхөө одоо яг зөвхөн чадамжинд найдах биш, бусдын чадамжинд бас их найдаж эхлэх.
За дээрэс нь бас ямар нэгэн байдлаар өөрөө чин одоо хувьд үр хүүхдтэй холбоотой байдлаар мөнгө санхүүгийн тал дээр гинтийн одоо мөнгө гарах юм уу, өөрчлөлтөнд орох, эсвэл үр хүүхдтэй холбоотой ямар нэгэн шинэ өөрчлөлтүүд таныг эргээд санхүү мөнгөтэй холбоотой, банк санхүүтэй холбоотой асуудал руу чиглүүлэх өндөр боломжтой болох нь байна. Нөгөө талаасаа Бомбей ордынхны маань хувьд энэ хэртэлт маань нэг төрлийн таны санхүүгийн одоо байдал дээр шинэ өөрчлөлт тавихаас өөр аргагүй болсон гэдгийг бол харуулна. Магадгүй таны хувьд эргээд мөнгө санхүү тал дээр ерөнхий байдлаараа харж исэн, найдаж исэн өнцгүүдээ өөрчилж эргээд мөнгө санхүүгийн тал дээр одоо шинэ алхмуудыг хийх, магадгүй бизнесээ өргөжүүлэх, эсвэл магадгүй өөрийнхөө үн цэнийг тодорхойлох, магадгүй та эргээд ямар нэгэн одоо шинэ бизнес эхлүүлэхийн тулд хадгаламж, эсвэл банктай холбоотой үргэлжлэл тавих гэсэн ийм өөрчлөлтүүд бас энэ үеэр гинт шийдэгдэн гарч ирэх боломжтой байна. За нөгөө талаасаа бол мэдээж одоо үр хүүхдийн ямар нэгэн амьдралд өөрчлөлтүүд гарч ирснээр таны хувьд өөрийгөө илэрхийлэх болон үр хүүхдтэйгээ харьцах харилцаан дээр гинтийн өөрчлөлт юм уу, сургууль соёлын өөрчлөлтүүд нь огцом таныг одоо ягаад чи мөнгөтэй холбоотой байдал юм уу, санхүү мөнгөтэй холбоотой шинэ эргэлт өөрчлөлт рүү оруулах ийм одоо өөрчлөлтүүд тань дээр бомбуудад маань ирж байна. За нөгөө талаас бомбуудын маань хувьд хобби, өөрийгөө илэрхийлэх байдал, манлайлах байдал эргээд одоо өөрөө заавал олонний өмнө гарах шаардлагатай юм төлөвлөгөө өөрчлөлтүүд бол гарч ирэх нь байна. Тэгэхээр энэ маань одоо гинт шийдэгдээгүй байж байгаа та олонний өмнө гарч бусдад нөлөөсөн манлайлсан ажлуудыг хийх. Магадгүй таны хувьд эргээд одоо хин нэгэн үнэтэй хамтарч эхлүүлж байгаа бизнес чинь таныг эргээд маш олон шинэлэг зүйлүүдийг сурахыг шаардсан юм уу? Эсвэл өөрийгөө илэрхийлэх байдал төр чинь шинэ зүйлүүд хийх шаардлагатай одоо ийм байдал руу түлхэгцтэй гинтийн өөрчлөлтүүдийг оруулах нэ. За хамгийн сүүлийн орд буюу загасны орд. За загасны орд маань мэдээж одоо сүүлийн одоо 18 сарын туршинхүү хэртэлтэнд бол нэлээд өртсөн. Таны амьдрал дээр болсон олон энэ хувь тавилангийн одоо өөрчлөлтүүд, хинтээ үлдэж, хин явж, хин ирэх ёстой вэ гэдэг энэ зүйлүүд бол ингээд танд маш олон өөрчлөлтүүдийг юм уу, маш олон хувь тавилангийн эргэлтүүдийг өгсөн баг. Тэгэхээр бол одоо энэ хэртэлт маань энэ 27-нд болоод ингээд үе таалгаа хааж гин. Тэгэхээр загснуудын маань хувьд эргээд нэлээд олон сэргэлтүүдийг, нэлээд олон өөрчлөлтүүдийг өөрийгөө таних, мэдэх, өөрийгөө ойлгох, өөрийгөө чөлөөлөх, зарим талаараа өөртөө ажиллах бүрэн боломжийг хангасан хувь тавилангийн эргэлтүүдийг танд харуулсан баг. За нөгөө талаасаа бас амьдралд чинь хэн үлдэж, хэн явж, хэн одоо байх ёстойг илүү ойлгуулсан баг. За дээрэс нь хил хязгаараа хаанддах уу, өөртөө хүртэл ямар хил хязгаарыг та татах уу гэдэг дээр хүртэл та нэлээд анхаарсан өөрчлөлтүүдийг татсан баг. За дээрэс нь өөрт чинь болдог болохгүй ийм хүмүүс, карьер, ажил, харилцаа зүйлүүд бол маш их идэвхтэй энэ үеэр танд ойлгуулсан өөрчлөлтүүдийг л татсан баг. Ялангуяа одоо загасны ордны эхний 10 хоног төрсэн хүмүүст энэ болж байгаа хэртэлт маань хамгийн их идэвхтэй нөлөөлнө. Тэгэхээр тухайн хүмүүст одоо жишээлбэл загасны ордны нартай хүмүүсийн ажил, карьер дээр бол ингээд шинэ өөрчлөлтүүд бол хувь тавилангийн эргэл дээрээ гарч ирнэ. Магадгүй шинэ ажилд орох, эсвэл магадгүй ажлаа өгөөд эргээд өөр карьерийг сонгох. Загасны ордны сартай хүмүүсийн хувьд гэвэл гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн эрүүл мэнд харилцаа, дотоод асуудлууд дээр нь илүү их олон эерэг өөрчлөлтүүд болох ба эргээд одоо юу гэдэг өөрөө өөртөөгөө харьцаа үүсгэх, өөрийгөө сонсох, өөрийнхөө мэдрэмжэндээ найдах, зүүн совиндоо найдах. За энэ үеэр одоо сарн загасны ордонд байгаа хүмүүсийн зүүн совин илүү хитвэгчих. За дээрэс нь хувь тавилангаараа одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар өөрийнхөө сэтгэл зүй, өөрийнхөө дотоод аз жаргалыг мэдрэх ийм боломжийг хангасан олон өөрчлөлтүүд сэтгэл зүй гэр бүл талаас нь, хувь хүн талаас нь болох боломж. Дээрээс нь мандж байгаа орд нь загасны ордонд байгаа хүмүүсийн одоо гадаад үзэмж байдал, өөрийгөө илэрхийлэх байдал, өөрийгөө олох, таних байдлууд илүү их идэвхтэй болж нэмэгдэж энэхүү одоо хэртэлтүүд маань эргээд тань руу чиглэсэн, өөрийгөө олж нээсэн, өөрийгөө олж таньсан, эргээд өөртөө ажилласан энэ олон үйл явдлууд үе таалгаа хааж дараагийн одоо 9 болон 18 жилийн туршинхүү эртэлт маань дахин таны одоо ордонд эргэж ирэхгүй учраас маш том одоо awaken буюу сэргэлтүүдийг юм уу, хувь тавилангийн өөрчлөлтүүдийг бол танд мэдрүүлсэн юм үйл явдлаар энэхүү хэртэлт маань үе таалгаа хаажна.